Сайн байцгаана уудлуусаа. Өнөөдрийн хичээлээр бид англиар дэлгүүр хэсэх буюу shopping in English. Сэдвийн хүрээнд хамгийн хэрэгцээтэй үг хэллэг өгүүлбэрүүдийг сурах болно. Бэлэн бол эхэлцгээе. Эхлээд дэлгүүрийн төрлүүдийг мэдэж авцгаая. Clothing store, хүү хувцсны дэлгүүр. Grocery store, хүү хүнсний дэлгүүр. Electronic store, биш цахилгаан барааны дэлгүүр. Та ихэвчлэн аль дэлгүүрээр хэсдэг вэ? Дэлгүүрт ороод тусламж хэрэгтэй болвол энхүү асууна. Excuse me. Could you help me please? Уучлаарай. Та надад тусалж чадах уу гэсэн утгатай. Ээлдгээр хүсэл тавих та. Could you? Гэсэн бүтцийг ашигладаг. Ямар нэгэн зүйл хайж байгаа бол I am looking for гэж хэлнэ. Жишээ нь I am looking for a jacket. Би куртх хайж байна. Эсвэл хаан байгааг нь асуух та. Where can I find the milk? Бисүүг хаанаас олж болох вэ гэж асууж болно. Хэмжээ болон өнгийг асуух та. Do you have this in medium? Андины дундраас маар байгаа юу? Эсвэл өнг асуух та. Does this come in other colors? Энэ өөр өнгөөр байгаа юу гэж асуугаарай. Хувцас өмсөж үсхийг хүсвэл. Can you try this on? Би үнийг өмсөж үзэж болох уу? Харин солих өрөөг асуух та. Where is the fitting room? Хувцас солих өрөө хаана вэ гэж хэлдэг. Үн болон төлбөрийн хэсэг. How much is it? Энэ ямар үнэтэй вэ? Хэрэв картаар төлөх бол Do you accept credit cards? Та карт авдаг уу? Авахыг хүссэн зүйлээ. Айны товчлол. Айл. Ашиглаад. Айл дэгэд. Би үнийг авъя гэж хэлнэ. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Та эдгээр өгүүлбэрүүдийг давтан хэлж дараагийн удаа дэлгүүр хэсэгтээ заавал ашиглаж үзээрэй. Хичээл таалагдсан бол лайк дарахаа мартаваа. Баяртай.